За сайн байцгаана уу намайг Иргэцмаа гэдэг. За би хувь хүнийхээ хувьд 2019 онд англи хэллээ сайжруулах талаар төлөвлөгөө тавьж ажиллаж байгаа. За үүнийхээ дагуу олон сургалтын төвийг судалсан. Ямар орчинд яаж хэрхэн сурвал зөв байдгийг уншсан. Үүнийхээ дүнд би EasyGo-ыг сонгоо. Kuku English гэдэг сургалтын төвийг сонгосон. За энэ хүү сургалтын төв яагаад сонгосон болох шалтгаан нь болохоор нэгдүгээрт надад хамгийн их таалагдсан болохоор орчин хамгийн их таалагдсан. За тэгвэл энэ одоо далай болон одоо энэ амьдрангаа хичээлнэ гэж ойлгоод байгаа анх удаа энэ сургалтанд сууж байгаа. Тэгээ энэ 14 хоногийн сургалтанд хамрагдсан байгаа. За тэгээд анх ирэхэд бол би бага хугацаанд ирсэн л дээ. 2-7 хоног бол 5 хүн бодож байгаа. Англи хэл сурах бол бага хугацаа гэж. Тэгэхдээ энэ цаг хугацаанд бол би одоо 7 дахь хоногийн сурж байна. Өглөө 8:50-аас ахуулаад орой 9 цаг хүртэл хичээлтэй. Асуултгүй 11, 12 цаг хичээлтэй байдаг. За ингээ яг орчинд нь ороод сураад ирэхээр бол анх ирснийгээ бол одоо бол айгу үгүй ойлгож байна. Эргээд яг багштайгаа ч юм уу ярихад асуудал байгаа боловч тэгээд би өөрөө ойлгох тал дээр маш сайн сайжирсан гэж бодоод баяртай байгаа. Тэгээд одоо надад 2-3 хоног үлдсэн байна. Энэ хугацаанд биш өдөрт 13-4 цаг тасралтгүй хичээлнэ гэхээр маш үр дүнтэй санагдаж байгаа.